За сайн байна уу? Хоёр асуулт асууя. Чи яар зүхтаад байна уу юу? За. Таны дуртай уран бүтээлч дэлхийх хөгжүүлнэ, гадаадынх хөгжүүлнэ. Айгуу хэцүү асуулттэй. Зөндөө олон хүмүүс, зөндөө олон төрөл байгаад байна. Гэхдээ яг би нөгөө нэг амар их сэтгэлд үлцээ боддоор нь үзээ сэтгэлд үлдсэн нэг хөрөг байдаг. Ахаа би ингээ нөгөө хөрөг зургийг үзэсгэлэнд явж байна л та. Тэр болохоор нөгөө Модельянагийн цэнхэр нүдтэй бүсгүйгээд тэгээ нөгөө хүүхэн хараа байхгүй мөртлөө бүр ингээд цоо ширтэж байгаа юм шиг тийм мэдрэмж төрүүлж ирсэн юм. Тэгээ тэрийг л хэлээ да. Гэхдээ зөндөө хааш. За хоёр дахь асуулт. Таны гэртээ одоо авахыг хүсэж байгаа тийм дэлхийн алдартай уран бүтээл баримл үж болно, уран зурагч үж болно. Ер нь яг саяах юм байна. Сая тэгээ яг саяах бол нэрээ яг ингээд гэртээ авч тавиад ширтээ сууж амар хараад хаа хүртэл цоо ширтгэн хармаар байдаг гэнэ. Тийм байгаа. Тэгвэл нөгөө нэг дэх асуултаа хоёр дахь асуултаа сольж чин гэсэн үг. Тэгвэл дуртай уран бүтээлч. Яг керамикнаас орчин үеийн ингээд тэгвэл одоо нөгөө юугаар Сандра Курлевон гэдэг нэг эмэгтэй байгаа, Франц эмэгтэй байдаг. Тэрний бүтээлүүдээс таалагддаг. Тэгээд хүн ч гэсэн айгүй гоё эмэгтэй байгаа. Зүгээр орчин үеийн гэдгээр шүү дээ. Тэгээд тэрнээс яг хуучныг бол маш олон уран бүтээлч бас. Яагаад тухайн уран бүтээлч жоохон тодруулбал? Тэгээд тухайн уран бүтээлч маань болохоор яг бас зарим тохиолдолд болохоор яг нөгөө шавраар шууд хийж болохгүй боломжгүй бас юу хийдэг. Би бас өөрөө тэгэж хийхийг хүсдэг гэдэг утгаараа тэгээ тэр эмэгтэй бол бас яг тэгэж хийдэг. Жохон реалны маягтай гэхдээ бас илэрхийлэл юу нь бас сонирхолтой. Гэхдээ энэ бол зөвхөн хамгийн түрүүнд ингээ орж ирж байгаа хүний нэр байлаа шүү. Тийм тэрнээс биш өөр одоо яг ингээ амар мундаг бүр мундаг хүмүүс байгаа. За баярлалаа. За лавгаах сайн байна уу? За сайн байна уу. За танаас хоёр асуулт асууя. За таны дуртай уран бүтээлч хэн бэ? Кино хийж болно, хөгжим, дүрслэг урлаг аль ч төрөлд байж болно. За миний одоо их дуртай уран бүтээлч бол Данзангийн Нямсран гэж одоо 90 цаг өдрийг яруу наригч Данзангийн Нямсран гэж гахалтай сайхан наригч байсан. Тэр уран бүтээлчийг одоо хүнддэг, биширдэг, шүтдэг. Яагаад? Одоо тэр яг хүмүүний сэтгэлийн тэр хөгжим, аялгау, хөг шиг өнгө будаг бүх юмыг өнөхөр үгээр гахалтай зурж чаддаг. Ийм сайхан уран бүтээлчтэй. Яаж би ами табашиг хөлөөн цэцгэн үлзий завилхав. Яаж би ами табашиг чамайган бурхны тэгд бүтэхв. Яаж би ами табашиг хүйсний нууцыг хуруугаараа томьёолохов. Яаж би ами табашиг хүүхний бэлхүүсийг алтан харганаар үйсэлхв. Гэрэл зураг орж ирж байгаад бас маш гоё байгаа. Тийм байна. Үнэхээр гоё юм. Энэ охины нөгөө юм Афганы нөгөө алдартай нэг зураг гэдэг чинь яг тэрний нэг зураг гэж хасаад байгаа. Харин тийм байна. Таны дуртай уран бүтээлч хэн бэ? Гадаад байж болно, Монгол байж болно. Тэгээ урлагийн аль ч төрөл байж болно. Дуу, хөгжим, кино, дүрслэг урлаг. За би ч одоо гадаадынхаас илүү Монгол зураачтай л их дуртай да. Тэгээд одоо яг энэ зурагных нь зогсож байгаа энэ Одон гэдэг залууч нь одоо миний багшийн нэртэй. Тэгсэн мөртлөө гайхамшигтай гой зураг зурдаг. Тэгээд одоо хамгийн гой хөрөг зураач гэж боддог штэ. Тий. Ганц хоёр удаа уулзсан. За хоёр дахь асуулт. Таны авахыг хүсдэг одоо алдартай уран зураг юм уу, баримл ч юм уу? Авахыг хүсдэг гадаадынх байж болно, Монголынх ч байж болно. Тэгэд яагаад? За би баримч амгаланга бас шүтдэг. Тэгээ амгалан бол миний найзын нөхөр. Тэгээд нөгөө их гоё уртын дуучин хүний нэг хөшөөг барьсан байдаг штеп. Сүүлийн үед тэрийг харсан. Тэр үнэхээр гоё санагдсан. Баярлалаа. За хоёр асуулт асууя. За таны дуртай уран бүтээлч гадаадынх байж болно,
Монголын байж болно. Гэхдээ урлагийн бүх төрөл аль нэг сонгоно уу? Надад бол Микеланжело гэж хэлнэ. Яагаад? Яагаад гэвэл амьдралынхаа хугацаанд тасралтгүй асар их хөдөлмөрлсөн, асар их урлагийн бүтээл төрөвсөн. Тэгээд хоёр хэмжээст, гурван хэмжээст гээд бүх төрлөөр ер нь асар их зүйлийг хийсэн гэж үсний дүнд тэгж хэлж байгаа. Түүнээс яг энэ олон уран бүтээлч бүгд л өөр ингэсэн агуу ертөнцтэй гайхалтай авьяастай хүмүүс байгаа учраас бас бүгдийн их тас хэцүү болохоор. За танд нэг уран бүтээл зав дэлхийн алдартай нэг уран бүтээл авах боломж олдвол ямар уран бүтээл авах байсан бэ гэртээ? Ротхогийн зургийг авах байсан. Ротхогийн зураг? Тий. Яагаад? Яагаад гэвэл угаасаа яг сүнслэг ертөнцөөрөө яг бүтээлээ гаргадаг. Ер нь манай уран бүтээлч чинь бүгд яг нэг юм өөрийн гişэн оршихуйтай. Тэгээ яг оршихуйгаасаа өгөгдлөөрөө бүх бүтээлээ тойрвж байгаа учраас бас эдрийг нөгөө цензуурлах арга байхгүй. Юм болохоор өнөөдрийн үзэсгэлэнд оролцсон бүх гайхалтай уран бүтээлчтэй өндрөөс өндөр амжилтыг хүсье. Бас бүгдэнд нь баяр хүргье. За баярлалаа. Баярлагч, танаас 2 асуулт асууя. За, таны дуртай уран бүтээлч юм бэ? Дүрслэг урлагийн төрөлж байж болно, кино урлаг, хөгжим бүжиг аль ч төрөл байж болно. Аль ч төрөл байж болно. Яг тулгаад асуусан чи харин яг боддсон биш тий. Тэ? Яси бойси ажилтдаг дуртай. Тий. Тэгээд тэр өнгө шийдэл ер нь их дуртай. Тий. Одоо давчгаа хариулах уу тий. За. За, таны авахыг хүсдэг уран бүтээл. Ер нь яг авахыг хүсэн гэх юм бол яг дуртай уран бүтээлч гэвэл Яси бойсын ажлаас л аавн тий. Бойстой л үнч. Тий. Тий. Бойс ажлыг таалагддаг. За баярлалаа.